26 оны энэхүү тэмцээн 60 жилийн түүхтэй Налайх дүүргийн уур хаачин соёлын ордонд болж байгаагаараа онцлог юмнаа. Тэгэхээр өмнөх жилүүд эх орон даяар олон сайхан орднуудад энэ тэмцээн зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд нийтдээ 406 хүүхдийн 108 уран бүтээл буюу бүжгийн үзүүлбэрүүд хүчтэй өрсөлдөгчд байлаа. Ингээд галаад шалгарсан шилтгүүдэд та бүхний өмнө хүрэхэд бэлэн болж байна. Seoul Dance International 2026 үндэсний хэмжээний бүжгийн тэмцээний Монголын үндэсний олон нийтийн телевиз мэдээллийн ивент итгэгчээр ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын засгийн газар анхаарал тавьж улмаар соёл спорт аял жуулчлал залуучуудын яам дэмжин ажиллаж байгааг энд дуулгахад их таатай байна. Эрхэм зочноо та бүхэн танилцуулъя. Соёл спорт аял жуулчлал залуучуудын яамны соёл урлагийн бодлого харилцсан шинжээч Амар санаа таныг танилцуулж байна. Ингээд найр хасаа наадам дүүгээсэй гэдэг хамгийн игдүүтэй хэрнээ хүчтэй өрсөлдөгчдийг та бүхний өмнө урьж байна. Төмөр тогоогийн бэлгэлт Хөх Монголын үрс хүмүүн цэцэрлэгийн сурагчид удирдсан багш Хишиг Дулуун Тэмүүжингийн чимбэ миний өвөө хэлэхдээ хамаг Монголын нэгтгэсэн хаа хүн гээсэ. Найзуудаа бүгдээрээ алтан гуургийн хэлхээ бүжгийг хамтдаа бүжиглэх үү. Бүжиглээ.